Миний хувьд өмнө фитнес спортоор хичээж байгаагүй. Тэгээд энэ удаад одоо ингээд шүүгэн шийдвэрлэс ерхий газрын аюулгүй цэргийн зохион байгуулалтын газраас биеийн хөгжил бидний ирээдүй оройтойгоор явуулж байгаа энэ 14 хоногийн хугацаатай энэ аянд ингээд баяртайгаар нэгдсэн. Тэгээ энэ аяны хүрээнд одоо өөрийнхөө бие биедрийг одоо хөгжүүлэх хамгийн гол нь эрүүл биетэй байх зорилго тавиад ингээд эхлүүлээд ингээд тодорхой хэдэн хоногийн хугацаанд бэлтгэл сургалтайгаа явж байна. Аль багчдын эрүүл мэндийг сайжруулах, биеийн зохистой харьцааг тэнцвэржүүлэх зорилгоор явуулж байгаа энэ аяны хүрээнд аль багчдыг бас фитнес болон ийм жим, спортыг бас арга хэмжээнд оролцуулж байгаа бас их талархалтай байгаа. За энэ бас арга хэмжээнд нь өөрөө оролцоод үр дүн гаргахаар бас хичээж явж байгаа учраас баяртай байна. Би эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлээд 6 сар болж байгаа. Тэгээ 10 гаруйжин бас нэг килограммжин хассан. За тэгээд тэрэн дээр хөдөлгөөн оруулж ирэх шаардлагатай байсан. Яг энэ мөчөд одоо яг нэг завшаан тохиолдоод идэх юм уу? Аян зарлагдаа. Тэгээд нийслэлийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын 200 гаруй албаа хаагчаа төлөөлөөд аянд оролцож байгаад баяртай байна. Тэгээд хөдөлгөөн хүний амьдралд маш их хэрэгтэй. Харагдах байдлаасаа ч тэр дотоод эрүүл мэнд талаасаа ч тэр маш их хэрэгтэй. Тийм учраас хичээлдээ 7 хоногийн хугацаанд бид маш их өөрчлөлт гарсан. Өглөө болгон ирч хүчтэйгээр сэрж байгаа. Тэгээд одоо өдөр болгон энэ дасгал хийхийг миний биеэс одоо шаардаад эхэлсэн байгаа. Тэгэхээр би аян дууссан ч гэсэн одоо дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Одоо аян маань эхлээд үндсэндээ нэг энэ тухайн фитнес нэг 2-3 удаа явсан. Тэгээд ер нь хүний бие ингээд байнга ингээд хөдөлгөөнтэй байгаад байвал одоо өглөө ингээд босгоос өсвөлээд тухайн өдөр ингээд ажлын ингээд ачаал даах биеийн одоо чадвар бас илүү сайжирдаг юм, илүү хөнгөрдөг юм байна гэж харсан. Тэр нэг бас бид ингээд аягүй сайн мэдэгдэж байгаа. Энэ хаяны хүрээнд болон цаашлаад бие эрүүл мэндэд анхаарах, за эрүүл байдлыг хэмлээд одоо цаашдаа ингээд спортоор хичээлэх зорилго бас тавьсан байгаа. Миний хувьд ерөөсөө л биеийн зохистой харьцаа, тэгээ бас нөгөө талаас эрүүл мэнд, тэгээ бас хөдөлгөөний дутагдал маш их орсон байна. Илүүдэлжин ихтэй байна. Тэгээд эдгээрийг л одоо яг зохих төвшөндөө аваачихын тулд одоо зорилго тавиад энэ аян руу нэгдээд бас энэ фитнест одоо ингээд хичээлж байна. Тэгээд энэ аян зөвхөн энэгээр ингээд аян эхлээд дуусах биш, цаашаа ингээд өргөжлүүлээд тухайн фитнестэй ингээд яваад илүү ингээд өөрийгөө гоё босруулъя, хөгжүүлъя, эрүүл биетэй байя гэдэг зорилго тавьсан байна. За хэд хэдэн зорилго надад байгаа. Нэгдүгээр гэх юм бол би илүү хүчинтэйгээ тэмцэж байгаа. Илүү хүчингээс хасах шаардлагатай. Эрүүл мэндийн хувьд ч тэр харагдах байдлын хувьд ч тэр байгаа. Тэгэхээр одоо миний зорилго бол ойрын хугацаанд 10 кг хасах шаардлагатай. За нийт аль багчтай бас ямар нэгэн спортоор хичээлж биеийн эрүүл мэндээ бас анхаарч спортоор хичээллэхийг бас уриалж байна. За За нийт шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдаа хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлээд эрүүл мэндэд анхаарал яг өнөөдрөөс эхлээд хөдөлгөөн хийж эхлэрэй гэж уриалмаар байна. Би ч гэсэн хизээ яаж хийх гэдгээ яг мэдэхгүй байсан. Одоо нэг цаггүй, завгүй, ажил ихтэй гэдэг шалтгаанаар байнга хоошин тавьдаг байсан. Тэгээ би өнөөдөр энэ аяны хүрээнд эхэлж чадсан. Та нэг ч гэсэн өнөөдрөөс эхлээд эхлэрэй гэж уриалмаар байна. Баярлалаа. Албаагчдаа бас өөрөлдмөр одоо нийт одоо байгууллагын албаагч нартаа зөвхөн энэ фитнесийн төрлийн гэлтгөө бос төрлийн одоо энэ спортоор хичээлээд өөрөөсөө одоо сонирхдаг спортоор хичээлээд байнгын хөдөлгөөнтэй, байнгын одоо өөрийгөө одоо даачлаад тийм байгаасай. Тэгээд цаашдаа одоо бүх ингээд энэ байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан энэ үйл ажиллагаа, энэ аянууд бүгд идэвхтэй хамрагдаасай. Бүгд эрүүл биетэй одоо хөдөлгөөний дутагдaltaгүй тийм байгаасай л гэж албаагч нартаа уриалмаар. Амрыг ирээ. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын аюулгүй цэргийн зохион байгуулалтын газраас зохион байгуулж буй биеийн хөгжил бидний ирээдүйн аян сургалт хүмүүжлийн засгийн агуулга нэгдэж аяны хүрээнд за 4 төрлийн амин дэмийг тань ингээд биелүүлж байна. За баярлалаа. Ингээд амжилт хүсье. Сургалт хүмүүжлийн засгийн байгууллагаас нэгдээд ингээд албаагч нартаа ингээд дамжуултай ийм бүтээгдэхүүн гэж маш их баярлалаа.